Хаа өдрийн мэнд өөрийнхөө уншижсэн тэгэл өөртөө амьдралдаа хэрэгжүүлж болох бусдыг бас хайрлах эхэлдэг. Өнөөдрийн маань ном гайхамшиг гэдэг ном байна. Плас йогийн бичсэн. Тэгээд 10 настай хүүгийн тухай. Тэгээд баг зүчгээр өөрийнх нь тэр нэг биений хэсэг те одоо муухай харагдах хэсэг нь байхгүй болчоор тэр хүүхэд ямар их гоё ертөнцтэй ямар гоё аз жаргалтай инээж хөөртэй хүмүүстэй хамт хүүхдүүдтэй хамт те ямар байгаа. Гэтэл амьдрал дээр ч гэсэн яг өөрийнхөө нүрэнд тийм баг одоо зүйлсэн хүмүүсээс маш их байгаа. Тэгээд хэрэг баггүй байсан бол бас ямар хуу байх байсан бол гэдгийг бас нэг хэдэн минутаас өөрөө суугаад нэг бодоод үзээрэй. Тэгэхээр бид яг энэ жижиг ертөнцийн энэ нэг хэдхэн сая хүн донд те баг зүүж те амьдрахын тийм чухал уу те тэгээд баггүй байхаар бас аюу хэцүү байдаг. Яагаад гэвэл цаад дөрхөн гарч ирэх гэдэг учраас тэгэхээр энэ зүйлийг ямар хуу байх уу те яг амьдрал гайхамшиг гэдэг зүйлийг хаана оршдог вэ те гайхамшиг гэдэг зүйл хүүхдийн ертөнцөөс эхэлдэг. Хүүхэд өөрийнхөө тэр жижигхэн ертөнцид байшинг, машиныг, хүмүүсийг өөрийн ирээдүйд болох бүх зүйлийг бүгдийг эхнээс нь ахуулаад одоо барьж хуримтлуулж явж идэг. Тэгээд хамт байгаа, хажууд байгаа энэ тэнд явж байгаа хүмүүсээс бас маш их зүйл суралцж авдаг. Тэгээд одоо бас интернет орчин гэж бас нэлээд том орчин байна. Тэгээд энэ орчноос хүүхэд ээж аавтайгаа ярилцахгүй байгаа тэр хугацааг үзэж байгаа юмнаас авч байгаа. Тэгэхээр тэр хүүхдийн ертөнц гайхамшигтай болох үгүй. Ээж аав хамт байгаа те эмээ өвөө одоо их жах нар те шийдэн. Тэгэхээр бид ч гэсэн бас хүүхдүүдийг те гоё ертөнцтэй хүн болгонд гоё аз жаргал бэлгэлдэг. Ядчил те хүнтэй ороод мэдлдэг те ядчил гоё хүмүүстэй инээж ирдэг те нээлттэй юунаас ч айдаггүй тийм болгож өсгөл маш чухал гэж боддог. Тэгээд зарим том хүмүүс хүүхдүүдэд маш муухай ханддаг. Яагаад гэвэл өөрснийхөө өнцгөөс харсан, өөрснийхөө өнцгөр бодож байгаа, өөртөө хэцүү байгаа зүйлийг хүүхдэд шахаж хэлдэг те. Чи нэг хийх ёстой, чи тийх ёстой, чи юм байх ёстой. Нэг хүүхэд амар тэрийг одоо тэр хэцүү айцыг авчих юм бол нөгөө хүүхдэд авч өгдөг. Тэгээд нэг муу зүйл сураад авчих юм бол тэрийг найзтай очиж ангийнхаа хүүхдүүдэд хэлдэг. Тэгэхээр бид тэр одоо ингээл бас те амар их зүйл ингээл одоо ярьж байгаа. Одоо үеийн орчинд те одоо энэ өсвөр хүүхдүүд тийм хүмүүжлтэй ямар хуу байна, хүүхдүүдээ юу хийж ийн, хэцүү байна, тэр хүүхдээ юм хийж ийн гэж ярьж байгаа. Тэгтэл тэр хүүхдүүдийн
тэр гоё барьж одоо тийм гоё барьж одоо байгуулсан ертөнц нь шал өөр ертөнц гэсэн үг. Жишээ нь аим шингэн байдаг. Ийм хар дарсан тийм ийм ямар ч тийм гэрэл гэгээ байхгүй тийм харанхуу тийм. Яг л тэр хүмүүсийн ертөнц яг л одоо тийм л байгаа гэсэн үг. Тэгэхээр тэр хүмүүсийн ертөнцид юу хэрэгтэй вэ гэхээр тэр одоо гэрэлгийг авчрах тэр харанхуй ертөнцийн нэг тийм супермен хэрэгтэй. Нөгөө талдаа хүүхдүүд гоё ертөнцид өссөн, ээж аав нь мэддэг, хайрлаж мэддэг, идж байгаа хоолн дээр анхаардаг те. Ийм хүмүүс хүүхдүүд маш зөв болж хүмүүждэг. Тэгтэл маш зөв хүмүүжил өгсөн амар гоё том ертөнц дотор байж хахад те. Өнөөдөр эсрэг талын амар тийм хоёр өөр ертөнц яваад байна шүү дээ те. Тэгэхээр бид нар хүүхдүүдэд ядчил таарсан хүүхдүүд ч юм эсвэл өөрийнхөө хүүхд эсвэл хамаатны хүүхдүүдтэй те нэг жижигхэн ертөнцид нэг ороод үзчих хэрэгтэй. Хамт байгаа те юм ярилцаанд те гоё юм хийгээд те үзэх хэрэгтэй. Тэр хүүхдүүдийн ертөнц дотор яг юу байна те юу болж юм те ямар гоё зүйлийг одоо хийж юм те бас нэг тэгээд үзээрэй. Тэгээд нэлээд номноосоо нэлээд хазаагаа авчлаа. Тэгээд энэ ном угаасаа гайхамшиг гэдэг нэртэй. Тэгээд надад ч гэсэн энэ номноос авах юм амар их байсан. Тэгээд энэ хүүхэд Август гэдэг хүүхэд сургуульд орж те өөрийгөө одоо хэрхэн өөрийнхөө тэр айдсыг даван туулж те тэгээд хэрхэн өөрийгөө одоо тийм гайхамшигтай гэдгээ одоо мэдрэх тэр үйл явц те гардаг. Тэгээд хүн ер нь өөрийнхөө тухтай бүсээс гарахгүй бол хүн хизээж өөрийгөө өөрчилж чаддаггүй. Тэгээд би ч гэсэн ингээд сая ирээд Монголд хэсэг ээж аав дээрээ тийм эмэгтэй дүүтэй хамт ингээд тэгээд миний ажиллаж байгаа ажил амар ойрхон тэгээд амар аз жаргалтай гоё бүст байсан. Тэгээд хайда гараад шоогдчихдаг тийм. Тэгээд хайда жоох уулзчихдаг тийм. Тэгээд ажилтаа явдаг. Тэгээд ирэнгүүт аав ээждэг. Тэгээд ээж гоё хоол ийцэн өглөө аав бас гоё хоол ийцэн ингээд ийм гоё хайрлуулсан бүс байгаа би өөрөө гарч ирж чадахгүйсэн гэдэг зориглоод гарсан. Тэгээд энд ч гэсэн бас үзэж байгаа хүүхдүүдтэй байх юм бол бас надтай үеийн ч юм уу надаас одоо доошоо ч юм уу тий одоо дүүнер байх юм бол өөрийнхөө тэр гой бүсээс гарч үзэх хэрэгтэй, хальж үзэх хэрэгтэй. Тэгэх юм бол яг хав одоо ингээд дээшээ гаргаад одоо тэнгэр наана ингээд амар үүлтэй ч юм уу бүрхэг байж болно л доо. Гэхдээ тэр үйл рүү одоо тий одоо очиж үзээ тий ингээд авирж үзээд тэр хэцүү харанхуйг ингээд өөрийнхөө ингээд одоо тэр хүчээр бүгдийг одоо хийж давж гараад тэрний цаана ямар их гоё зүйл, ямар их өөрийгөө олох одоо зүйлс одоо байгааг тий олж мэднэ. Тэнд маш гоё зүйлс байгаа. Маш олон гоё хүмүүс, маш олон гоё хэрэгжүүлэх тий өөртөө одоо өөрөөрөө хайрлах гэхээс ахуулаад гоё хүмүүстэй танилцахаас ахуулаад тий тэгээд одоо өөрийгөө одоо тэр чи одоо өөрийгөө одоо энэ амьдрал дээр ер нь нэг л байгаа. Тэр нь чи өөрөө
чи ирээд тэрийг ялж чадах юм бол нар мандан тэр нар мандах ямар гоё те сайн хүмүүстэй уулзах ямар гоё өөрийгөө хайрлах ямар гоё чи өөрөө гайхамшиг гэдгийг те чи өөрөө гэдгийг олж мэдэх гоё. Тэгэхээр энэ номон дээр бас тийм гардаг. Энэ хүү хэцүү амьдрал хэцүү зүйл бол давсан гарахтаа л дээдлийн тагнаанад цооролттой төрсөн. Тэгээд багадаа бас нэлээ хаалганд орсон. Тэгээд яг ээж аав эхчийн хайранд те өссөн. Тэгээд одоо тэр бүсээсээ гарч чаддаггүй те. Тэгээд жоох хог тэмчээж ойлгох үү те. Тэгээд ээж аав гэдэг ямар мондөг хүмүүс болохыг те. Эхч гэдэг бас ямар лаг хүн болохыг. Тэгээд энэ хүүхдийн замыг одоо зөв тавьж те, зөв ярилцаж, гоё нээлгэж те, ертөнцийн гоё болгож те, амьдрал дээр одоо аав нь бол амар хөвгчлөлтэй байнга инээлгдэг. Ээж нь болохоор одоо хичээл ном бүгдийг одоо заадаг. Тэгээд аав ээж хоёрын энэ хүүгийн те тэр хэцүү хүмүүсээс нуугддаг, нүүрэндээ одоо баг зүвдэг те. Тэр хэцүү амьдралыг одоо ээж аав хоёр нь зөв шугаман зөв явдлаар хийж тэгээд хүүхдүүдтэй танилцаж өөрийгөө нээж тэр хүүхдүүд ямар гоё харьцаатай хүүхдүүд байгааг өөрийгөө нас шоолдог хүүхдүүдтэй хэцүү хүүхдүүдтэй найзууд нь одоо хэрхэн авч гарч байгаа. Тэгээд өөрөө ямар их чадaltaй те ямар их одоо их зүйл одоо хийж одоо чадхаа те одоо мэдрэх тэр мэдрэмжийг олж авдаг. Тэгээд дээр нь бүр те өөрөө бүр сайн эмэгтэй найзтай болдог амар хөрхөн. Тэгээд ер нь амьдралд ер нь хэрхэн гайхамшигыг бүтээх те энэ хүүхд шиг те өөрийнхөө гоё бүсээс бас гарч үзээрэй. Тэгээд олон гоё зүйл чамайг хүлээж байгаа. Тэгээд сайн бүхний хажуугараас муу хэцүү зүйл байдаг. Гэхдээ муу бол байдаггүй. Зүгээр муу одоо болгож одоо өсгсөн эсвэл хажууд байгаа хүмүүсээс одоо хажууд байгаа хүмүүс өссөн орчноос хэцүү зүйл авсан хүүхдүүд л одоо том болоод энд болж байгаа зүйлээ ойлгохгүй одоо байгаагийн үндсэн дээр л хэцүү зүйл хийлж те хэцүү юм бас хийдэг. Тэгэхээр хүн болгоно гайхамшиг гэж одоо байгаа шүү. Тэгэхээр энэ гайхамшигыг те та өөрөө нээж олох хэрэгтэй. Хөөрхөн жоохон хүүхдүүд ч гэсэн өөрийнхөө ертөнцийг зөв бүтээж босгох хэрэгтэй. Тэгээд хэцүү зүйлийн цаана гайхамшиг гэдэг зүйл байгаа. Тэгэхээр энийг үзэж байгаа хүн гайхамшигтай гайхамшиг гэдгийг та энэ номыг бас уншаад тэгээд энэ номыг уншаад тэгээд энэ номноос бас өөртөө хэрэгтэй зүйлийг бас олж аваарай. Тэгээд энэ номон дээр одоо гараагүй бас амар их зүйл байгаа. Тэгэхээр миний хувьд бол тэгж амар ном бүр амар ингэж бүр амар тийм лаг ирдэг хүн болсон ш. Зүгээр өөрийнхөө үднээс юу харсан, өөрөө энэ уншиж ямар хуу мэдрэмж авсан зүйлээ л хүмүүстэй хуваалцаж байгаа. Тэгэхээр
энэ номыг уншаад үзээрэй. Янзын ном шүү. Тэгээд миний бичлэгийг бас ингээд дуустал нь үздэг баярлалаа. Тэгээд энэ чашаас ярих ном, өөртөө харсан ном бас нэлээд хэдэн шиг байна. Тэгэхээр хүлээстэй байж гараа. Тэгээд миний ярьсан бас хэлсэн бас тэр номнуудыг бас ойлцгоорой. Тэгээд баярлалаа. Баяртай.